мөнгөн чимгээ гингүүд эргэж харахгүй тэгснэ хулоонгороо хулка гингүүд эргэж харах гэдэг нөгөө юу. Ер нь тийм хэмжээнд очиж байна. Тийм миний нэрийг одоо хүмүүс мэдэхгүй шүү дээ. Хулаан онгор л мөнгө хин билээгээл цаашаа гацчихжээ. Зарим хүмүүс мөр огт зүгээр тэгэл хулаан онгор бис зур заан гээл одоо тэгэл. Тэгээд дууны нэрээр нэрлэгдэл арилшгүй нэр болсон шүү дээ. Энэ зуны сонин миний хувьд одоо сэтгүүлчийн хувьд онцлоход сонгуул байлаа. За түүний дараа олимп байлаа. За түүнтэй залгуулад хулаан онгор гэд орж ирж гин гэж би ойлгож байна. Тэгэхээр хойлоо хулаан онгороо ярихаас өмнөхөн би олимпийг ярмаар байна л да. Олимп бол яалтчгүй монголчуудын сэтгэлийг ингээд хөсөлцүүллээ шүү дээ. Тэгэхээр олимпийн сэтгэл яг дуучин, уран бүтээлч мөн үзэгчийн зүгээс яаж харав ирнэ олимпийн сэтгэл. Яг ажлынхаа заваараас олимп үзэл бас өстэй алга ташаас гэж биеийн чингалал өстэй нэг огшоо сууж байлаа шүү. Угаасаа дэлхийн ив найрамдлыг бас бэлэг тэмдэг одоо олимпич угаас хүн төрөлхтний идэхт. Тэгэхээр олимпиад орж яана гэдэг чинь их том хувь тавилан тий. Гоё эсэ олимп үзээд бас шуугаад гоё хэлээ шүү дээ. Дааш нэг 100 наадам юутай давхцсан гоо жоохон бид нэр яг байнга тогтмол үзэж чадахгүй. Тэгтэл үзээд л. Энэ жил 100 жил их боллоо тий. Тэгээд сумдын ойгуудад одоо их цочлбоо, айдууга их өргөснө. Тэглээ энэ жил чинь 100 гаруй сумдын 100 жилээс нэгэд баруун аймгаар их явлаа. Баян хонгор, говьалтай, ховд, хөвсгөл, хар хангаа баруун аймгаар л өмнө говь тэгэл олон 100 жилээр явж байсан. Мэдээж хулаан хонгор дууг бол анх одоо яг шинчилж өөрийн өнгө аяс, донж, хэв маягаар бол яалтчгүй мөнгөн чим гэдэг дуучин гаргаж ирсэн. А гэтэл түүний дараа ингээ өөр дуучид бас энэ зам дууллаа шүү дээ. Тэгэхээр яг энэс ингээд дүгэлгээд хин гараад ирэхээр мөнгөн чим гэдэг дуучин ингээд тоттогоод гараад ирлээ гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэр нь юу болчихоо те энэ Энийг заавал PR-маар бол тийм биш. Биш нэг PR-маар ер нь тийм мэдгүй шүү дээ. Өдөө насаж. Зүгээр л эн чинь одоо энэ жил 50 жил нь болж байгаа юм. Одоо хулаан онгор дуучин зохиогдоод яруу найрагч нь Баянгор аймгийн Солингов сэтгэлтэн Сэдв гэж одоо намайг бас Свест орохоос өмнө захирлээсэн. Тэгээ хөгжмийн зохиолчнолд орндын одоо Дарамз гэдэг ч юм уу. Тэгээд яг би нэг дундгын театрт ажиллаж байгаад нэг номын сангаас анх энэ хулаан онгор ямар дууг мэдгүй шүү дээ. Дургу ноот мэдгүй юм чи. Тэгээ номын сангаас наадам болгоод ингээ олон дуучтай учраас бид нарт нөгөө сонгон шалгаруулалтаар солист болдог аахгүй. Тэгээ ингээ дуугаан сонгоод маань хөгжим багшлахаар би нөгөө номын сан ороод нэг морины дууны нэг ном олоод тэгсэн хулаан онгорыг надад нэр нь зүгээр гой санагс нэг хүүхэд болохоор тэгсэн юм уу. Хил нэр нь их содно. Тэгээд аваад бичүүлнэгээ явж исэн чи манай дундгын театрын нэг ихч бичүүлээд дуулсан байсан. Намайг уйтан болоод ирэхэд тэгээ би тэнд ингээ хүнтэй бас ингээл зэрэгцээ дуулаад яхаа гэж явж хагаад дундгын театрт би 13 онд гараад тэнд ингээ дуулаа яваадсан байхгүй нэг үндэсний хөгжмөр фонограмт. Тэгээд нэг мөнгө хурааж жагаад ингээ анирт хэлээд тэгээд хэлхээс өмнө би Дарамзагдгаа охин оюун гэд ихж байгаа. Тэгээ оюун хчээс л ер нь л ингээд чатар холбогдоод зөвшөөрлөл тавсан байхгүй юу. А яруу найрагчийн талын хүмүүсийг би сайн мэдгүй учраас нэг яран гэж бас хөөцөлж аваагүй. Ер нь ерөөхдөө бол дуулгаа зөвшөөрлийг аваад тэгээ за чи ноот нь битээ зөрүүлээр ингээрээ. Тэгээ яг хөө тэр нэг хүчтэй гэдэг барилтыг ингээд 3 барьж байгаа. Тэрийг би дутуу барьж яагаад тэр нөгөө дуурчин гэдэг аахгүй. Нэг мөрөөд амьсгаад нэг мөр амьсгаахгүй. А тэнгүүд би нөгөө нэг мөрөө ингээд дараагийн энэ амьсгааг дараагийн мөрлөгөө бүтэн амьсгаар орохын тулд тэр барилтыг би чүд дутуу барьж орж байгаа хгүй. Тийм амар амьсгаар ордог дуучин баг байхгүй шүү дээ. Тэгээ чүд ингэчингүүд би нэг амар өөрчлөлт болохгүй гайг байхаа. Тэгээд бичүүлчээ байсан чинь нэг зүрхэнд мөнгөрсөн аялгаа. Продюсер надраа яриад одоо ингээ наслууган дугаар зөвхөн мөрс аялгаа явах гэж байгаа. Тэгээ ярьсан чинь сэр одоо гэж тэр шүмжилсэн баггүй. За наслууган бол ингээд болсаа мөнгөн ч юм уу энийг ингэсэн ингээд би үл зүгээр яах вэ ингээд яг хүнэршлийн хүн талаас тий яг хүнийг бол ингээд яг хуулжлахгүй шүү хуулаад чадахгүй. А гэхдээ бол нэг амар нотын өөрчлөө нэг би энэ тэр гэж бол зохиогч ирэх нэг зөрчсөн бол би байхгүй гэж бодсон байхгүй. Тэгээд дуулаа зөвхөн мөрс аялгууд ороод дараа нь цагаан сараар нэг үндэсний телевизийн нэг 8 дуутай нэг контент одоо тийм телеконцерт хийгээд тэгээ тэндээс 5 ингээд хасад тавиад ингээд улаан дэлтэй дуулаад тэгээд тэгээ би нөгөө сид гаргасан юм байдлаа 100. Тэгээд Дарамзагдгаа хүнийг ураад авчираад одоо хөгжмийн зохиолч охиныг тий дууны аян тий Дарамзагж гэдэг хүний охиныг урьж авчираа тэгээд сиднийхээ нээлт хийгээд
хавар 4 сарын 22-нд бас Улаангороо тоглолтон корпоратд хийгээд тэгээ явж ирсэн яг хоо сая нөгөө бурмаа дуучин гэхдээ нөгөө хүмүүс нөгөө айгүй буруу ташаа олгоод байгаа байхгүй дуу өмчлөлөө гэж яриад байгаа. Ерөөс өмчлсөн байхгүй байхгүй. Зүгээр бурмаа дуучин нарантай дуучин дуусан байгаа шүү дээ. Нарантай дуучин бол яг наслгуугаар дуусан байгаа байхгүй. Угаасаа адилхан дуулдаг шүү дээ. Тий яг адилхан дуулдээ. Тэгсэн би ч өөрөө сонгодог тэд нар ч уртын дуусч учраас мэдээ задгаа болгоор тэгж дуулах бас угаасаа болох байхгүй. Тэгсэн чинь нөгөө бурмаа дуучин сая сүүл дуулахдаа яг миний нөгөө дутуу барилтаг арчиж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хоёр хүн ингээд дутуу барихаар хүмүүс бас юу гэж бодох юм тиймстэй. Би бол ингээ өөрийнхөө тэгсэн байсан. Тэнгүүд бурмаа дуучин би тэр пост хийсэн бол бурмаа дуучин бол надаас зөвшөөрөл авахгүйгээс ирэх байхгүй. Тэр чинь өөр чинь зохиогч тустай хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд хүмүүс болохоор ташаа олгаал дуу булаацлаа өмчлөсөн юмэрсэн байхгүй. Зөвөр би ингээд бичүүлээд хадгалаад 2-3 жил хадгалцаа. Тэг яг би ингээд зангараг загаад энэ дуушинтай зэрэгцэд дуулаад яг үгээд хадгалж гад одоо дуулсан чи манайд эргээр хүлээж авсан. Надад гэхдээ хэлээгүүл хэлэх алба байхгүй. Гэхдээ би гол зорилго нь надад хилээчгүй хэлэх ч алба байхгүй. Гэхдээ эргээр хүлээхэн чаашин. Гэхдээ би бол дөнгөж те би бол хөдөө театрт дуурчин ингээд 10 хэдэн жилд бол арайгш нэг дуу бас ингээд жоох олон танигдах ингэж яхад одоо насаараа дуулсан тийм том дуурчин бүх хүн таньдаг дуучин ингээд тэнийг залуу нэг хөдөө театрын дуурчны дууг ингээд авах бас яг хөө зохиогчийн ирэх яахгүй ч гэсэн жоох ёс зүйн хувьд бол надад бол ёс зүй бол биш ёс зүйг байхгүй тэр би л ёс зүй л гэж бодсон. Би л хизээчтэй чадахгүй л гэж бодож байгаа. Тэгээд тэнгүүд би ингэж хэлсэн байхгүй юу? Би анх дуулсан гэж ерөөсө пост нэрвч би яг хуу хинээс төрүүлд дуулсан бурмаа дуурчнаас. Тий, постн дээр тэгж байгаа шүү дээ. Тэгээд төрүүлж гэсэн чинь хүмүүс анх дуулсан гинэ энэ наасламаахан тэр маа дундгавын наасламагч маа дундгавих байхгүй юу? Тэр агуу тэр домогтой бид нар юу ч хэрэг бид нар хаанч хүрхгүй. Угаасаа хүн хизээч давтахгүй угаасаа цоор ганц шүү дээ. Тэгсэн чинь анх дуулсан гинэ мэнийг хүмүүс ингэ ташаа олгоод би тэр пост дээр төрүүлж өгнө утгыг ойлгуул. Төрүүлж яг би бурмаа дуурчнаас төрүүлд дуулсан. Гэтэ миний тэр дутуу байралд одоо бүх юмыг адилхан хийсэн байхгүй. Тэгээ би битээ ингэж адилхан дуулаачаа гэсэн байхгүй. За гол зорилго өөр энэ миний дуу би анх дуулсан та би өмчилж гисэн энэ Улаангор минь гэдэг юм өрөөс байхгүй. Тэр хүмүүс ингэ ташаа ойлгоод бас мэрэгжлийн хөгжмийн зохиолч нар яруу найрагч нар харсан чинь бас нэг ташаа ойлгол энэ үл зохиогч ирэх мэрэг гэл. Тэн хүнтэй ярьж би зохиогч ирэх юм аваад дууссан шүү дээ. Тэгээ айгүй нэг юм хүнийг нэг харлах гэдэг юм шиг нэг зохиогч л мэдэх хэвээр. Тэрэн дээрээс нь зохиогч мөхөөгч энэ миний дуу гэсэн ерөөс зүр төрүүлд болсон бит намайг дуурайгаа ачаал гэсэн байхгүй. Мөнгөн чимэгдэг дуушныг айгүй бүр л ингээл гаргаал хүмүүс бүр илүү таниуллаа л гэж би ойлгож харж байгаа. Угаасаа хүмүүс тэгээдсэн шүү дээ. Сэтгэс нагайгүй яаж юу яриад байгаа юм би чи энийгээд би тийм шаналжмал заах хүн биш л дээ. Харин ч хөгжөлтөө ингээл хүмүүсийн пост мастыг хараад энэ тэнд хүмүүс тэгээ ямар ч хүмүүсээс дуулгаал ирээлийгээл ингээл бичлэг хийгээл тиймэр гоё л байгаа шүү. Одоо тэр ийм болтой хүний дуу 50 жилийн дараа ингэж ийн одоо орчин үеийн сошиалоор ингэж ийн гэдэг чинь гайхалтай ш тэр хүмүүс тийм гайхалтай дуу хийсэн байгаа байхгүй юу. Орчин үеийн скутертэй тэр залууч төртөл ирээл мэрэл хийгээд тэднэрийн бол сонсох одоо бас жанр биш гэж би бодож байсан. Гэтэл анхаарал тавьчих. Тэр агуу хүмүүсийн бүтэл агуул байд юм бэ. Ер нь бол. Одоо яг тэр урлаг сулаач хэлээд байгаа штэ. Мөнгөн чимгийн тэр дуусан бол яг өөрөө нэг тийм ая донж те тэр яг орчихсон байгаамаа тэр хүний яг тэр нэг хөдөлмөр шингэсэн байдаг юм аа тийм учраас илүү их хүн төрсэн байгаа гэсэн тийм дүгнэлтүүд яваад л би бол их хөдөлмөр ч яг сэтгэл өнөөгөө их сэтгэл зүрх их зориулсан би чинь одоо 2007 оноос хойш би хөдөө театрт дуулсан байхгүй одоо би чи 17 жил тэгэхээр чи бид нар шингээ хотын хүрээнд байгаа тэр болгон дуу ингээл олон танигдах айгүй хэцүү зах зээн шүү дээ ер нь бол энэ тэгэл бодож байхгүй би нөгөө Жансанар багшийн тосын цагаа гэдэг болсон за яг ингээд бас нэг жаахан дуурч мууч танил мэрэгжлийн хүмүүс жоохон таниал тэгэл нэг жаахан хитэн нилээд шат агчиж байгаа шүү дээ. Тэгээ явж байгаа би бодохгүй за одоо яаж тэг уран бүтээлч юм чи мэд тэгжиж амжилтанд хүрэх гэж л өвдөө хүртэл зүтгэж байгаа шүү дээ. Тэгээ биш нэг мөнгө хораалаа тэр үе чи хямдхан ш дуулдаг байсан мөнгө хороож гал за энэр хоёгийнх тэлж байгаа байхгүй энэр студ. За хоёгийнх нь энийг л үнэхээр тултан бичээд энэ бол ингээд хурдны морьш ороо морьш энэ л хатирж байгаа морь байхгүй. Хатирж байгаа морины явдлыг бол хатирж байгаа морины явдлаар хийх хэрэгтэй байхгүй хөгжмийг. Та яг ингэ хийгээд тэгээ би нэг барилтын нэг яах ингэсэн ма та яг ингэ хийгээд өчгөө нэг ноот зөрчөөгүй байгаа бидийнхаа охиноос нь ерөн зөвшөөрөл авсан. За та л энэ дэг одоо гоё ийгэл одоо би гоё дуулахгүй тэгэл миний 10 хэдэн жилийн хөдөлмөр тэгэл бүр юу ч байхгүй болно би хоёгийнхаа тэгэл. Тэгээ хоёгийнх үнэхээр гоё хийсэн. Танараа үнэхээр гоёсэн. Тэгээ дараа нөгөө цагаан сараар контент хийх гээд тэгэхэд би бүх юм авсан байхгүй. Тэр маалгаа аймаг зүүлж одоо ерөөс шанх маа хүүс бүр бүх юм шинээр яг зөвхөн Улаангорт тэр улаан дээлээ чи миний ээж ойж өгөөд л. Тэр бүр зориулж тэгж үнэхээр сэтгэл зүрхэн зориулж за энэ дуул яг тэгэх юм шиг л надад санагдаад байсан баг. Нэг
цаанаасаа мэдрэл хийсэн байна л да. Эхлээд цомгийн баяраа хийгээд хулан хонгор дууныхаа дараа нь тоглолтоо хийсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр энд одоо нийт хэдэн дуу байдгийг би задлж дандаа морины гэдгээр онцлог шүү дээ тийм ээ. Морины дуу гэхээр энэ нөгөө жаргалын 8 морь гэдэг шүү дээ хүмүүс. Тэгээ би 8 морины дуугаар хийхгүй юу хонгор бэлэгдээд тэгээ бэлэгдээд тэгээ энийг болохоор одоо ингээ хулан хонгор гэдэг угс харахад уншиж байгаа сте. Уншиж чинь. Энэ бол ингээ адууны тамга дандаа. За. Одоо хаадын тамга мамга одоо дээврийн маш олон тамгаар ингээд хулан хонгор гэж. Энэ нөгөө чуба дизайн ингээ манай чуба ах хийгээд. Тэгээ энэ би байна. Эний даш болбор гоё гэснийг гараад. Харин энэ ингээд энэ ингээ алтаар ингээ тусгай хэв алтаар элтэр хэв хийдэг төмрөөр. Тэгж байгаа тэрийг ингээ дардаг. Их хөдөлмөр орсон байхгүй юу энийг. Зүгээр ингээ хевлээд өнгө зур шиг хевлээгөө. Эхлээд төмрөөр хэв цутгаа тэр хэвээр алтаар ингээ дардаг. Тэгээд сав хайрцаг баглааг ингээд яг би нэг Төв аймгийн театрт ажиллаж байгаа сайхан гарцсан л да. Яг Төв аймгийн 100 жил зөрөөлөг Төв аймагч одоо тий. Одоо Монголын статистик хурдны өлгөн шүү дээ 100-ны манлаа Төв аймагч хурдаг. Тэгээд би Төв аймгийн 100 жилийн зөрөөлөгөөд тэгээд хамгаарч ингээ 8 дугаар ингээ хийсэн. Улаан онгороор хэлээ. Улаан онгор, хилэн хар, үрээхээр, хурдан зэрд, гунаар Жона онгорч хар хээр Монгол морь гэдэг ингээд. Тэгээ энэ ийм химрийн тарцаг. Энэ манай өгдөөдсөн химрийн тарцаг энэ баг олон байдаггүй. 13 морь гэдэг. Хүнд их хүчийг бэлэгд. Би яг мундаг хүнээр 10 найлуулаад тэгээд энэ 4 хүчтэн. 4 хүчтэнтэй ингээд. Тэгээ энэ бол угаасаа од гэсэн нэг эргэлтгээл хастай юм. Энэ хүнд их хүчийг бэлэгдэг 13 морь. Тэгээд 10 найлуулаад хүмүүс аянгуугаа жааслаад тавьчихсан авсан хүмүүс ургийн дараал. Тараа өөрмөц их хөдөлмөр гаргаж байсан юм аа. Тийм байна. Айгуу сэтгэл шингээж хөдөлмөр гаргаж тий. Ийм сайхан цомог мэдлжээ. Тэгээд дараа нь тоглолтоо хийсэн. Тоглолт бол ээж охин хоёрын маш их хүсэл байсан гэд. Тэгээд тэр мөрөөдөл билсэн гэд. Үнэхээр билсэн тийм ээ. Тэгээ одоо ээжийг нь би бас энэ хулан хонгороор ингээ овоглоод ингээ явж байгаа дээд тэнгэрээс айгүй хараад ингээ тохино ингээл байнга л харж гэрэлтүүлж байгаа гэж би бодоод байгаа байхгүй яа. Тэгвэл ээжийн тал руу орох гээд яриараа орох гээд байна л да. Би бас ээжийг алдсан. Тэгээ нөгөө ээжийг алдах, ээжгүй байхын оршлон ямар байдгийг мэднэ л те. Тэгэхээр ээж гэдэг үгийг ингээ ярихаар би үлж гаддаг байхгүй ерөөсөө. Би тий. Тэгэхээр ээжтэй хүмүүст бас айгүй хатаархдаг. Ер нь насварсан хүмүүсээ ялангуяа юм хамгийн их хайртай хүмүүсээ сайн сайхны дурсаж ярьж ивэл тэр их сүнс амирладаг. Дандаа их баярлж идэг гэж. Тэгэхээр зэрэг өнөөдөр мөнгөө дуучин сайхан дуугаа дуулаад явахынхаа хажуугаар бас ээжигээ сайхан дурсаж яриулах гоё байхаа гэж би бодод. Яагаад гэвэл тэр ээж энэ мөнгөн чим гэдэг дуучин төрүүлээ, төсгөөд, үдий зэрэгтэй ингээ сайхан дуучин болоход маш их үүргийг гүйцэтгсэн. Тэгэлгүй яхаа. Манай ээж хувцгүй яйдаг. Миний бараг тоглолтын палаж дээлний баг 90% нээжсэн. Тэг яг угаас нөгөө манай авч хөдөө маалчин тэгээ яг ихч мэгчнэр ингээд тустай айлгэр болсон. Яг миний ажлыг 100 ойлгодог хүн ээжсэн байхгүй. Хооройтгүй хөөс цангарж гэнэ үү гэдэл байнга л миний энэ ч нөгөө бүс мус янз бүрийн товч хэл бод бүх юм гоё байж шүү дээ. Одоо ээж явахгүйсэн юм очихгүй завгүй яваад шүү. Тэгээ яг ээжигээ байхад яг битэр тэр хулан горын улаан дээлийг зориулж игээд хүмүүс зориулж яг дуугаас ингээс танигдаад мэдээж ээж баярлж байгаа шүү дээ. Бид өний хөдөлмөр шүү дээ. Тэр дуучгүй чи яаж олон танигдахгүй тэр гол зорилго шүү дээ. Яг тэгж явж байгаа тэгээд бид хоёр юу яагаад бид тэр л ярилцсан шүү дээ. Угаасаа гойрын ганц үүдтэй шүү. Тэг яг энэ CD-г гаргаад яг CD нээлтэн манай ээж байсан. Хөө баярлаа ээж өгч болно газар ихгүй надаас төрүүлээ баярлаж ш. Би бол ингээд нөгөө зоч дундаа самгардаал мэдээж. Тэгээ чи 8 сард гаргасан гэдэг чинь тэгээ манай ээж 12 сард өнгөрсөн байхгүй. Гадаад тавьж удгийн төнгөрсөн. Тэгээ хүмүүс гэдэг шүү дээ. Хүн болго ээжийг алддаг малдаг одоо энэ л хов тавилан байл гэлтэй. Хүмүүс их хатуу тий зарим. Гэтэ энэ л хов тавилан биш байсан байхгүй. Өвдөж мөвдөөд одоо ямар нэг шалтгаан байсан бол тэр чинь бас яг хөдөжсэн бол хүний сэтгэл зүй өөр биш шүү дээ. Тий. Цаа өрөөлөө за гинт өнгөрчихгүй. Тэгээ 12 сард өнгөр бид нар ажлын дуусгачаа тэгээ ээж өтөр чи 4 билүү 5 сард хоёул ингэ тоглолтоо яа. Одоо ингэ тоглолтоо хийсэн дэр хоёул ингэ за тгийг ярьчаад тэгээ яг ажлын хөдөл дуусаа тэгээ байж байгаа чинь хийх юм байхгүй биш дуулахгүй байгаа юм чи. Тэгэл өөр нь бодож ирсэн аа. Ээж өнгөрөд 3 сар л болсон. Тэгэл яг нөгөө 4 5 сар болчихж байгаа юм чинь. Яг хавар болоод ирэнгүүт нь ер нь зүгээр баг гашуудад сууснаас тоглолтоо хийчихье гэж бодоод тэгээ зүтгээд
сар гүрийж цутгаж байгаа жаахан ч сахтаарах юм болов уу те гүрийж гад угаасаа л ярьсан байсан юм чинь тэгэл ээж гэсэн юу ч миний охин битээ дуулаас гэж боддог. Тэгвэл дуулаасаа л гэж бодож байгаа л. Тэгээ 4 сар орой ирэнд корпорат тоглолт хийсэн. Тоглолт маш сайхан болсон. Тоглолт гоёлсон. Тэгэл ээжгээрэл Хоолой зингэрэл тэгэл нэг жаал дуулаад тавьчихсан. Одоо зингэрхгүй байх та хэрэл ингээл зингэрч. Тэгэл дуулахаар нь мэдээ зүгээр болчих жоох. Би амар сайн байрж байгаа ч хүмүүс тэгсэн шүү дээ. Йоо хоолой зингэрэл дуулаад дуу нөгөө тэгэл уйлж яхад дуу нэхлэнгүүд нь шүү дээ. Уйлаад тайзан дээр суучих байх гэж бодсон хүмүүс. Гэтэ тэр амар барьж л шүү дээ өөрийгөө маш сайн барьж лээ. Нэр тэгж бариад өөрийгөө дуулна гэдэг бол маш одоо сэтгэл зүйн маш сайн барьдаг их л байх л та. Тэг яг бид нар чинь нөгөө ламбууч гэдэг хүн дээр очиж мэдээж ээж мижиг асуулт үзүүлээ шүү дээ. Тэнгүүт л ээж нь тоглолтын үзсэл гэтээ зэрэглэлттэй нэг адилхан суугаа би бүр сэтгэл алдрал баг ээжтэй адилхан хинбэ гэж хилэнгээ шасан. Ээж нь тоглолтын үзсэн тэгэл нөгөө хүрэн ч юм улаан дайлж өмсөд дуулаад ингээд намайг ярьсан тест их баярлж байгаа гэж үлээд тэгээд би нөх хүнд бас харуулж үзүүлэн шүү дээ. Бид мэдээж нөх хөрхий хаана яаж явдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Ээж нь баярсан баг л гэж бодож. Тэгээ тоглолтыг л гол хүмүүжлэл нэр нь юу байсан бэ? Одоо мөнгөгийн авсан ээжээсээ одоо би одоо байнга бодож явдаг ээж нь ингээ байнга цагтайг байсан ч гэдэг юм уу? Ээж хүн дээрээс худлаа ажиллахгүй л гэдэг. Үнэн бай. Одоо манай найз яраа л энийг гэдсэн саяхан. Манай дуучин найз бит хоёр нөгөө нэг тоглолтод яваад оройтоод найрлаад мэдээж юм мэдээж айрцгаа ууцсан мөн шүү дээ. Тэгээ ядраад өглөөнийг ажилтаа дахиад дуулах явах гэжсэн байхгүй. Бид тэр унтаа усгүй хүнд худлаа ялж болохгүй бас та хоёр хүнд худлааж ирсэн болдгүй ажилтаа бол ажиллаа хиймээ гэсэн. Одоо манай дуучнаа саяхаараа нэг эмээ нэж унтаад байсан чинь ээж нэстэй та нар хүнд худлаа ажиллахгүй бос гэж бид тэрийг сте тэгж босгодог. Манай ээж хүнд ерөөс худлаа ажиллахгүй гэдэг байхгүй. Би ерөөс нөгөө сайтер нөгөө Бурмаа дуучны тэр пост мэс яасан гэхээр хүмүүс намайг тэгээд байхгүй. Чи ингээд шал дэмий одоо юм пост хийгээд те одоо өөрийгөө харлуулад ч юм уу чамд бол ингээд баг хэрэггүй нэр хүнд онолнаад үгүй шүү дээ. Би юу илэрхийлж юу яахан би өөрөө мэдэн ш тийм үстэй өөрөө хүзд бол би илэрхийлэх хэвээр. Тэн дээр зүгээр ингээд би дүүдээсэн чи эргээр хүлээж авсан. Тэр бол бидний хоорондын ёс зүй асуудалгүй тэр дууны өмчийн асуудал биш байхгүй. Тэгээ надад хэлээгүй л дээ. Ер нь бол тэгээ би зүгээр бит ингээд худлаа ярьчээл гэ би тэсгүй хэлчихээр нэг хаяа нэг тийм нэг Төв аймгийн театрын бас нэг пост хийгээд бас нэг хүмүүс бас л амар хэрүүлж хүмүүхэн л гэдэг би зүгээр үннийг л пост хийдэг байхгүй. Бусдаар би хүнтэй хэрэлдэмээр төрөнгөл лацалтаад байгаа шүү дээ. Тэгээ би нөгөө миний суур хүмүүжил ээж аавын хүмүүжил худлаа ярьж болтгоо. Цаг яс барина. Шудраг нэг төс тас гэж шудраг. Уус ингээд бит хоёр найз байгаа л найз ч юм эсвэл ингээд байж гал нэг найз нэг юм ярьж шүү дээ. Тэгэд хөндлөнгөө янз бүрийн байр би шууд л чи яг тэгсэн үү яач яагангүй миний юу таалагдахгүй эсвэл юу гоё муухай нэг ингээд би хизээч тэг чимэг өнгөрч чаддаг байхгүй. Угаас бүр санаа амардгүй шүү дээ. Мөнгөн чимэгээ гингүүд эргэж харахгүй тэгснэ холоонгороо хулка гингүүд эргэж харах гэдэг нэг үе. Ер нь тийм хэмжээнд очиж байна. Тийм миний нэрийг одоо хүмүүс мэдэхгүй шүү дээ. Холоонгор л гэдэг. Мөнгөө хин бэлээгээл цаашаа гацчих тий. Зарим хүмүүс мөр огт зүгээр тэгэл холоонгор бис зур заа гэл одоо тэгэл. Тэгээд дууны нэрээр нэрлэгдэл арилшгүй нэр болсон шүү дээ. Киноныхоо нэр одоо Лада Дамгай тунгалаг тамир кинонд очротгоо тоглоод тэгээд Итгэл Баян гэдэг нэртэй болоод одоо сүүлдээ л данаад насаараа л Итгэлтэй байл тий. Одоо бурхан орнд очсон ч гэсэн л хүмүүсээ Итгэл Баян л гэдэг тий. Яг тэрэн шиг л одоо холоо хонгорлол болчихлоо л да. Арилшгүй. Тэ айгу гоё юм тий энэ чинь. Гоё шүү. 5 настайгаас морь унсан гэхээр тэр холон хонгорж нэр яг тэрэн дээр тэгэл туссан бах та. Баараг тэгсэн л бах. 5 настай би чинь морь ундаг байсан шүү. Толгоогоос ажил хүүхдэн толгойч хөдлөө тогтдохгүй байхгүй юу. Тэгэл нөгөө машины олгоо хамир хайчлаад толгой дөрвөл ингээ бүргэн дээр ингэ даруулчихдаг. Ямар ч хөдөлгөөн байхгүй шүү машины дээр хамирч. Тэгээд аав чинь дуулаа дагуулаа шин тавьчихдаг. Толгойн санжигс бүлээ унах ямарч боломжгүй бүргэл даруулсан. Тэгээд бид нар ч угаасаа морин дээр л өссөн шүү дээ угаасаа. Морь шиг гоё хань байхгүй. Одоо эн чинь насны ихтгэлд хулангорно гэдэг байгаа байхгүй юу. Бараг хүнээс ч зарим нэг ихтгэлтэй ш. Зарим хүнээс илүү адуу үнэхээр ихтгэлт. Унчун одоо ингээд сүүдэрт нь унтгууд хөдөлгөө штэ. Бүр ингээд унаад ижил дасл болсон мордууч чинь. Эцэндээ хайж явахгүй тэр явуулдгүй үлдэр гэдэг чи ер нь үнэн багхгүй юу. Адуу чи ухаантай юм тийм шүү дээ. Тэг миний мундагтаач би зүгээр л бодож ийсэ. Энэ зүгээр морь бол монгол хүний ген л гэдэг. Уусаа нөгөө морин шүттэй малар ирдэнэ гэл одоо ингээд төрийн сүлд юунд ч ихсэн одоо морь байж байгаа шүү. Тийм шүү дээ. Тэр монгол хүний генд байдаг учраас хүмүүст гоё хүчиг таалагдсан байна гэж би бодсон. Тийм юм байна. Тэгээ монголчуудын бүгдээрээ л морио шүтдэг, тэнгэрээ шүтдэг тийм ээ. Тэгээд ингээд гаднахаас нь харахаар бас айгүй морь
модтой адилхан аяг гоё зэгзгээр харагддаг байхгүй юу. Мөнгө жимэг дуучны нэг имиж нь ингэж нэг гарч ирэл те. Тэгээд нэг гоё цэх ингэж цагсаал. Тэгээд мөрөө интлан мөрөө ингэж аяг хөглөөд идэг. Тэгж дуулдаг хүн шалаад байдаг. Тэгээд тэр яг өөрийнх нь имиж нь өөрт нь аяг цогтөг тэр нь хөглөгдөн ер нь бол тэгэл. Хөглөөдөө яаж хөдөлсөн мэддэггүй байх үз хүмүүс мэдгүй. Юу цээж юу хоёр нэг салж хөдөлдөг. Тэр өөрөө салж хөдөлдөг гэсэн мэдгүй. Эсрэг яадаг чи би өөрөө мэдгүй. Хүмүүс тэгээд хашигнал аваад яг бид нар ингээд дуулахаар мэдээж хөгж байгаа шүү дээ. Юу аливаа юм чи бүх юмд хөг байгаа шүү дээ. Гоё ингээд яриад сууд нь гоё хөглөгдөг юм байна тийм биз дээ. Даацтай уран бүтээлчтэй гараад ирсэн хүний шавшуудын ячаалаа гэж тийм ээ. Ардын багш, Монголын гавьяач жүжигч. Тэгэхээр энэ багш ер нь бусад багш нараас нэг тийм онцлог гэж байдаг шүү дээ. Багшийн талаар нэг манай багш нэг тийм дээ гэдэг тийм онцлог. Манай багш чинь Балгаар сургууль төгсөө. Суусын зарим ихэнх багш ер нь Орос школтой байдаг аахгүй юу? Манай багш чинь Балгаар школ. Тэгэхээр арай жаха өөр. Онцлог нь гэвэл одоо нөгөө бид нар шин дуурийн тавилаар ингээд дуурийн дуучаад дуулаачаар төгсөж байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд бүх дуу дуурайар вокалд дуулж болохгүй. Манай багшийн онцлог бол болдог. Одоо морины дуу те. Морины дуу ингээд задгай дуулж илж байна. Зүгээр дуу задгай дуулж илж байна. Тэг би чинь дуурьтаа тоглохоор зүгээр дуурайнд дуулчихна. Зүгээр дуулахаа мориныхаа дуу ингээд задгай дуу ингээд дуурдаг. Манай багшийн онцлог нь тэр ах. Бүх шамдан тийм байхгүй юу? Хувирч чаддаг. Бүх дуу вокалдж болохгүй шүү дээ угаасаа тийм үстэй. Холон онгор дууга клипжүүлж дүрсжүүлэх үү? Уг нь нодлон дүрсжүүлнэ гэж бодоод яваад гэсэн чи арай өөр гоё хий гэж бодоод явсан. Яг 100 болонгод бид чинь ингээ 100 жил гээд ингээ нөгөө энэ жил нэлээд ажиллаа тий. Нодлон 100 бас амжааг энэ 100 одоо хий гэсэн чи бас амжааг өнөختөө одоо хийн гэсэн бодолтой л. Тэгвэл их л гоё л хийнэ гэж бодож байгаа. Юм тэгээд нэг цаг хугацаа нэг бүх нөхцөл нь бүрдээд ирдэг тий. Тий нэг бүрдээд ирдэг. Уг нь бодоо явж итэл нэг өдөр бүх юм ингээл зэрэг бүтээл аягүй гоё болдог шүү. Тэгэхээр нөгөө нэг одоо орчин үеийн эмэгтэйчүүдэд дагаад йог, бясалгалаар хичээлэх гэдэг юм уу, спортын тэр төрлийг сонирхдаг. За тэгээд нөгөө гоо сайхны тал дээр тий одоо мэдээж дуучин хүн чинь олон дандаа нүдэн дээр байна. Тэгэхээр нөгөө гоо сайхны бүтээгдэхүүнийхээ брэнд нөгөө нүүр будаг тий тэрэндээ их анхаардгүй эсвэл нүүр цэвэрлэгээний бүтээгдэхүүндээ их анхаардгүй гэдэг тэр эмэгтэйчүүдийн асуудал нь хоёлаа ороод. Спорт тэр йог фитнес юу ч яахгүй шүү дээ. Хичээлээд юм философоор юу ч яахгүй шүү дээ. Жаахан тоглолтгоо нэг ганц хоёр өнөг чих юм бол юус гэртэл унтдаг шүү дээ. Унтаж кино л үзнэ. Чөлөө цаг өөр цаг байх. Яг хөдөө бас гэрлүүг яваа нойрох адуу мал байл ингээд хөдөө салхинд болохос юм жоо хөдөөний хэмээгтэй штэ. Тэгэж юу йог спорт тэрнээс чухал. Жохон зав орол гэртээ ярина. Үгүй ээ нүүр мөрийг тэгж мундаг ажиллаад гоо сайхан байхад гэдэг юм байхгүй те. Зүгээр нэг яг чанартайгаа нүүрний нэг одоо суураа мэдээж түргээл тэгэл нэг өөрөө ингээл буудаал ингээл нэг мундаг анхаараа зөөлөхгүй. Тэгтээ яг нэг маск засаг тавиал тэгэл солонгосын бүтээгдэхүүн ярилдэг штэ даа. Сторник амар мундаг яг тим юм гэсэн байхгүй. Гэтэ ми тэр төрхтэй бэнд хүмүүс мэддэг юм аа. Тэр солонгос талд Монголд байдаг юм байл. Одоо тэгэхээр шийдэж болчихгүй. Одоо бүсгүйчүүд чинь нэг хамраа өндөрлүүлэх, ботокс сэлгэх гэл нэг нийтлэр нэг тийм болчиход байна шүү дээ. Тэгэхээр яг нэг эцэгээс зээсэн нэг тийм сайхан төрөх гэж байна шүү дээ тий. Тэгэхээр яг өөрт чинь бол яг тэр сайхан төрхийг өгчихсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр үүн дээрээ одоо нэмээд нэг шунана гэж яддаг шүү дээ. Тийм зүйл байдаг одоо ер нь чи манай өгшлээд шүү. Дуурчин бол ерс хамраа нэслэж болохгүй. За. Ер нь. Тэгээ би чиг морд болохыг хамар миний эрснатор гэдэг мэржлэлээр энэ хэсэг морд болгоход маш их ордог байна. Маш их ордог учраас морины дугууд яг энэ хэсгээрээ дуулаад байгаа байхгүй. Сонгодогч мэдээж бүр цаанаасаа бүр ингэж одоо тагнаа магнаач гэдэг юм ингэж дуулаа шүү. Ихээс төрхтэй хүн чинь ингэдэг гэсэн шүү дээ. Одоо гарын хуруу, хамар, уруул, одоо чих. Одоо эдгээр бүгд яг нэг хэмжээтэй зэрэг өсдөг гэж байгаа байхгүй. Тийм учраас хүмүүс дандаа өөр өөртөө тохирсон жижиг хамар, том хамар одоо нүд ингэж тийм үстэй. Нэг том хамартай юм жижиг охин шиг нүтэн байдгүй үстэй. Жижиг нүтэл айгүй хөр жижиг хамар уруул. Ингээ байглаас ухаас ихээс бүрлэхэд угаасаа тэгж хүн тэгдэг яг зэрэг юм яг эргэтэнгүүд яг зэрэг ингэж хөвчдөг. Өсдөг гэж байгаа байхгүй. Тэр хүний би одоо нүүрэнд бол ингээ стандарт нугас байдаг. Одоо би тэгийн намрыг чинь өндөрлөө ачвал нүд нь багада уруул нь багадаад одоо бүгдийг өөрчлөнгөө шин тэгээд мэлхий шиг юм болох багт. Фильтр нэг хүмүүс их ашигла фильтр хийвэл би ч яг мэлхий шиг юм болдог шүү. Роман бүр ингээ. За тэгжээд л нөгөө бас нэг ганц юм асуугаад байгаа нэг жим барих.
Яагаад жим барихыг би асууж ийн гэвэл нөгөө түрүү ингээд айгуу гоё эфирт гоё харагддаг, эфирийн төрхтэй маш гоё харагддаг гэж хэлээд шүү дээ өөрийн чинь. Тэгэнгүүт тэр дундаас нэг онцгой юм байгаа. Эмхтэй үнд нэг онцолж харагдаад байгаа бэлхүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бэлхүүс яаж тийм бэ нарийнхан байгаад тий. Тэрний нууц гэж бай. Эфирийн царайтай гэж юу? Тэр чинь нууц байхгүй штэ. Ерөөсөө л хүмүүс олонгууд яац ямар корсецүүдийн ямар даруулга юу тэр чинь зүйл би чи бүх биеэр жиг тархаа тэр зүйл болторон шиг ийм болно штэ. Чи хамиг юм дэшээ хөөх болохгүй штэ. Зүгээр яг нөгөө юу яадаг юм бэ лээ. Одоо нэг зураач мураач баримлж бас айгу тэр сайн ойлгодог. Антаман зөв гэж аахгүй. Хавирган дотох шүү. Жижиг авиргатай гэсэн үг. Одоо ингээд тарган ингээд байгаад байгаа байхгүй юу? Бүс бүслэнгүүд яагаад тэр яс тэглэхгүй учраас бүсийг яаж чангалж болдог. Тэг хүмүүс лангууд нууцаасаа нуулаа муулаа фитнест явдаг тэгдэг ийдэг их хардноо намайг гэж. Чинь хүмүүс тэгж ёо чамаг дурга корсоц үдээл өмсөжтэй хүлээ авах нарч үхгээр шат үгүй штэ. Яаж холоод чи ташаа би дуулах юм болохгүй штэ. Бүс чанга усалж өмсөл чи хитг чанга усал амьсгаа авч чадахгүй штэ. Тэг ямар ч нууц байхгүй ээж аавын төрлөөс аяса хавирга. За нэг л аз юм аа гэдэг. Аз юм аз буй юм аа гэдэг. Жохон хажуугаас нь тулмаар байгаа хүн аав наагаад. Наа тий. Аав нь одоо нөгөө хөдөө малсан. Тэгээд нөгөө ээжтэд эртэл хэлдэг байсан. Одоо ингээд насаа их за одоо хөдөө бид хүүхэд гэж байхгүй шүү дээ. Хүмүүс нандаа суурин газар л яваад. Тэгээд одоо ингээд төврөө суугаад малаа яа гингүүд аавгүй насаа би мал зоож чадгүй. Тэгээд одоо ээж нөгөө ингээд байхгүй унчингууд аав одоо төврөө ирэхэд одоо энэ намар малаан зарах хэцүү амьдаар нь хөндөөх хэцүү одоо бүр ингээд нөгөө толгоонд гарчлаа сууж байгаа. За та ямар нэг аргаар зохицуул гээл. Тэгээд энэ жил наашлах. Тэг ойртоо төрчүүл тэгээд амар юм таа гэж бодлоо. Ер нь Монгол ирэх хүн ялангуяа өнөөдрийн ирчүүдийн талаар ямар бодолтой вэ? Манай Монгол ирчүүд сайх шүү дээ. Ер нь л Монгол орн бол үнэхээр гоё байхгүй юу? Ер нь ингээд эрэгтэй эмэгтэй нөгөө одоо нэгэн давуу ирэх гэсэн байхгүй. Яг тэгш. Яг гоо тэгэл нөгөө архины хэрэглээг л жоохон зөв зохистой хэрэглэх хэрэгтэй. Тэгэл ажил хийх хэрэгтэй л баг. Мөн дуучныхаа зүгээс, уран бүтээлчийнхаа зүгээс ингээ харахад энэ л нэг сонирм гэмээр. Замын хагархал. Хотын төвийн замын хагархал вэ надад сони юм ер нь. Энийг би бүр гахаад тахгүй. Ерөөс янзлагддаг. Яагаад хотын төвийн замын хагархаа юм байгааг нь би зүгээр гахаад болохгүй байгаа байхгүй юу? Орон нутгийн үзэгчид ер нь ямар байна? Ер нь хөдөө амьдрал ямар байна? Сая соёлын төв ямар ч хэрэггүй гэдэг нэг асуудал ярьлаа шүү дээ. Тэгэхээр тэр бол бас арай л харгас сонсогдсон. Ялангуяа уран бүтээлч хүнд маш харгас сонсогдсон. Соёлын төв байж болохгүй гэдэг бол бүр үнэхээр одоо бүр хэлэх чиг болохгүй байхгүй юу? Тэр үнэхээр нөгөө хотын төвийн хүн байна л. Аюу гоё орчинд өсөөд, гоё орчинд кино үздэг, гоё концерт ивент юу үздэг, гоё шоу зингээ гоё юм үзээд орчинд үздэг хүн. Яг бид нар нэг хотгодог хослуулж бүгдийг мэдчихэж шв. Тэгж яхад тэр хүн яагаад хөдөөнийхний соёлын төв байхгүй бол гэж. Тэг сумах яах юм. Одоо нэг дээр нөгөө харанхуй нэг юм гэдэг шиг хав харанхуй гадаа нөгөө давуу тавиад нөгөө кино юм үзээ сууж ялтаа нь ш. Тийм үстэй. Тэр чинь ерөөсөө хаанаас ерөн соёлын төвдийн болно гэнэгээ сумдын өстө ганц гой гангалж очиж сэтгэлээ сэргээдэг жинхэнэ гой догдолж яадаг юм чи ерөөсөө соёлын төв байхгүй. Харин сүүлийн соёлын төвд уг нь гоё болоод том бас харцсан гоё болоод байлаа уг нь. Тэгээ тэрийг бол өстой ойлгоогүй. Ер нь төрсөн өдөрж бай. Ер нь өөр чи яг зориулж ингэж гоё өгсөн бэлэг сэтгэлээс гарахгүй байгаа. Ээж аваасаа авсан бүх юм хараад бахархаа гэж байдаг ш. Одоо нөгөө гоё улаан дээлнээс авахудаад манай ээж жимэг авч өгнө аав чин тэгэл аав чи хөөрхөө тэгэл малгай залгаа тэгэл зөндөл юм авч өгч тэгэл ээж авахаа харсан юм ингээд нөгөө бэлгэнд авсан юм ингээд бүр харахаар ингээд хайрлаад байдаг. Хуучирсан ч хамаагүй, эвдэрсэн ч хамаагүй. Тэрэн шиг нэндэн бэлгээр нь байхгүй хөө. Тэгээд ер нь үнэт тэтгэлд хэрэг ач холбогдол өгдөг вэ? Тийм ээ. Өөр тийм үнтэй тиймэрхүү нэг сайн мэддэггүй шүү дээ. Би ч гэдэг алтан туртай. Алтан туртай. Манай ээж угаас өөрөө халцуудаг. Надаас ингээл алтан бөгж мөж авч өгд. Би алтан л туртай. Энд чинь нөгөө нэг цаагаараа буян тогтоох гэдгээр харж байгаа сте. Алтан гооз. Ер нь тэгэл эндээс би улбаалаа тэгвэл ер нь алтлаг гүнгэн дуртай гингүүд тэр намарт тийм дуртай юм уу? Дөрвийн үлрэлээс яагаад заавал намарт тэгж их дурладаг юм? Намар 102 л их гоё идэж намар ч нөгөө өв салиураал одоо нөгөө бүх мал цаадцсан, таргалцсан хүмүүс чинь 100 ингээд хамаг ямайга намрын бэлтгэлээ хийzээ өвлжгэд бэлэн болцсон гэд тэг дүүрэн үлэр шиг санагддаг байхгүй надад. Намар бол ингээд бүхний цатгалан байдаг байхгүй. Тэгэл шаргалт талмалгүй юм гоё харагдаж шүү. Шар алтан дуртай шарлтаад ингээд. Тэр гоё шар
талд гоё клип хийх, намрын тухай. Харин тоглоомрын клипийг би нөгөө 100 бол тэр ногоо өнгө бол угаас ингээл бүх дууны клип бүх юм дээр байж готгөрч айгуугаа ногоо өнгөнүүд байдаг шүү дээ. Би зүгээр ингээ намар одоо ингээ харин 100 жил сая хамгийн төгсгөл нь ховдын 1000 тал дууслаа сайхан сайхан болсон. Тэгээд тэрийг одоо 100 жил дуусч учраас нэг хоолынх нь гайг баг. Тэгээд одоо хулуунгархан клипийг намар гэж боддог. Тэгээд бодоод байж чинь одоо тэгэл мэдээж ямар газар хийлэхгүй ямар найруулагч одоо зохиолын бичүүл яах вэ маах уу гэл одоо тэрийг ярина гэж боддог. Одоо өнсөрч 2 3 хонж байна заавгүй. За тэгээ яг ингээд хүн 90 алдарт хүрээд ингээ олонний анхаарлын төв дэрэнгүүд нөгөө найзуудын атач найзууд ингээд хойшоо ухарч үлдээд хамгийн шилдэг бэстүүд нь үлддэг гэж ер нь иймэрхүү гайс ажиглагдах юм уу? Маань найз нарт чинь нэг атачтай нөх байхгүй. Бид нар чи ерөнхийдөө ингээд нэг дугуйгаа олног чи яг адилхан хүрээний хүмүүс найзлдаг. Тийм мундаг байх. Зүрхэнд атаархаж өөрийгөө зоо хүнд харсаж явдаг хүн өөрийгөө илүү зогоо тэр хүн өөр дандаа хүний ардл үлдэнэ. Зээч урагшлахгүй. Хүнд атааргаал хүний илүү дутууг хараад яг эртний үг гэдэг л да нөгөө илүү юм дутуу байж чаддаг гэж байхгүй эмхтэн. Өөрөөсөө эмхтэн хүний тэрэг дутуу байж чаддаг гэж. Тэгээд зүгээр хүнд атааргаж хүний имийг харж байхаас өөрөө айгуугаа хичээж амьдрах хэрэгтэй байхгүй. Өөрөө л уурдах шүү. Би л тэгжэл зорж тавьдаг шүү. Өөрөө л хичээх хэрэгтэй. Өөрөө ямар хувц зөксөн хувц байна уу те ямар хувц өмсүүл зах уу тэр үнтэй брэнд үнгүү хямдхан захын хувц ямар ч хамаа байхгүй зүгээр л биендээ тохируулж устгах хэрэгтэй мэдээж тохируулаад үсцэгнэр өөрийгөө аягүй сайн гоё авчих хэрэгтэй байхгүй юу тэр хүндлэнгүй юм харж юм яах хүн угаас нь цор ганц шүү дээ хатаарч тийм заавч хэрэггүй би яаж ингэж хөлбөрж ахиж шат авах вэ яаж маргааш үүд яаж ингэж амьдралаа дээшээ өөдөлтөө ингэж явах вэ гэж тийм давааг харах болох урдах замаа харах болохоос хөндлөнгөө үний зам руу хаж хүний тоогоор үлдэр өнгөж юусэн болохгүй ш. Төрөн тэр сонин гэж юм хэлүүлэх гээд байгаа нь би яг энтэй холбогдож хэлүүлэх гээд байгаа юм л да. Яг бол нийгэм аяг шүүмжилдэг болсон. Хүний ингээд нөгөө сайхныг төрүүлж харахаас илүү дандаа нөгөө болохгүй юм ингээд төрүүлж олж хараад тэгээ энэ тэгсэн байх, энэ ийм байх гэд ингээд ингэх гээд байдаг нь жоохон даваа даа юм шиг энэ жоохон сонин үзэгдлөө. Эсвэл аандаа энэ ингээд нийгмийн юунаас шалгуураараа ингээд алга болох. Ер нь бол саяын би зүгээр тэр юунаас л харсан л да. Саяын нэг дууны бүтээрийн хооронд энэ тэр дууны асуудлыг харж хад яг нэг арт хүмж тэнэг биш л дээ. Зүгээр ялгаас алгаал хүчтэй. Ялгааслаад хүчтэй аа. Тий. Хит хүнийг харлуулсан санаатаагаар хүмүүс байгаа шүү дээ. Санаатаагаар бас зарим хүмүүс байж. Тэгтээ над руу амар юм зэрэг мэрэг үлдээ. Чи хүмүүс айгуу сонир би тэрс ойлго. Амдаараа гой дуулж гэн гэл. Үгсч үхээд болно ч байхгүй. Амдаараа гой дуулж гэн гэл. Би л өсөд шороо салхитай бороо нартаас хамаагүй шүү дээ. Амдаараа л дуулж шүү. Тэг хүмүүс айгүй тэрээс айлд артун бол нүдтэй чигтэй ялангуяа тэр хөдөөний орон нутгийн аяг маш сайн ялж байгааз. Одоо яг сенсацнаас болоод одоо баг бүр бас нэмэгдсэн. Угаасаа нэмэгдсэн тодорхой болголын энд аялж байгаа юм чи. Яг мэдэгдчихлээ л да. Юун дээр хулонгорыг дуулчаад нэг дуутад дуулчаад тэгээд орчоод ахаа гараад ирсэн. Ахаад өөрөд дуулчих. Хулонгорыг дуулаач үгүй түрүү дуус ахаад гэлтэж минь гад хүмүүс хашгирж байгаа юм чи. Тэгэл хайртай болол. Хайр хүнийг маш их гоё гигэн одоо мөрөөдөлтэй гигэн тэгээд маш их тийм холч болгож өгдөг гэдэг шүү дээ. Хайр сэтгэлийн хайр дээр ер нь хайр гэж өөрийнхөө чинь юу вэ? Хайр уу? Хайр чинь гэхдээ хүний гоё хөглж өгнө шүү дээ. Ирч үч урам зориг өгн хайр бол. Хайр байхгүй л одоо тэг яаж юм тэр наач хэцүү хэрэгт орломтгой 10 жил мэлтэй ингээл гүштэй таалагдсан байна юм даа. Хөдөөний хүүхэд ахарч бид нар тоодгүй гэсэн намайг. Би ерөөсө байнгын тоодгүй байсан. Яасан гэсэн чи дээр 3 хичтэй. Хөдөө залууч нь 3 хич байгаа юм чи би хинч шүү дээ. Тэгээгүй ч болсон юм. Шалгуур ер нь их өндрөө одоо тим гэсэн шалгуур тавьдаг уу? Эсвэл хувь тавилан мэддэг гэдээ харагддаг уу? Шалгуур тавь шүү дээ. Мэдээж тэр хүний одоо нэг заавал баян ядуу мадурс байх хамаагүй. Мэдээж ажилтай, амьдрах итгэлтэй, тийм зоригтой байх хэрэгтэй шүү. Тэгээ үнч байх хэрэгтэй. Биш худлаа ярихыг бүр яснаас үзээдээ худлаа ярьдаг юм шууд л хэлжтэй шүү. Үнч байх хэрэгтэй. Юмд үнч вэ гэдэг чинь сайхан шүү. Эхлээ хүн байх хэрэгтэй байхгүй хүн ерөөсөө алдар нэртэй нэргүү баян сэтгэлээ өгшин зал ерөөсөө хамаагүй. Зүгээр хүн байх хэрэгтэй байхгүй эхлээд хүн. Эхлээ хүн байжээж хүн байна гэдэг чинь бүх юмыг авч явнаа л гэсэн үг ш. Бүх юмыг хийж чаднаа л гэсэн. Ээж нь бол их уран хүн байсан гэх. Тэгэхээр ээжигээ даасан тийм уран зүйл байна уу? Тэр гар ирнэ ирж үү? Мөн нөгөө хоолнд хэрэг амттай хоол хийдэг вэ? Хамгийн сайн чаддаг хүмүүсийн хамгийн их дурладаг хоол нь. Би ч яг коронавигоор 4-5 дайлаа исэн шүү дээ. Зүү ороод нэг өглөө зориулж
Гүү зарсан. Бүтэн 12 цаг суугаад ингээ 14 хоногт нэг дайлан гард юм бэл. Өө сүүлдээ нэг хуяа хороо толгойн ороодос шүүрээд бичээстэй. Тэгээд одоо ингээ гар цахт ингээ юм амирсан гэдэг. Уус ээж байгаа байхгүй ингээ цаанс ингээ юу хийдэг ингээ хорхоо хөдөл. Тийм ээ. Манай ээж хоол гоё идэг. Тухайлбал ээж ямар хоол нь хамгийн дуртай? Йоо хуушур банштай цамд. Бис ээж өнгөрөөд одоо ч нэг 7-8 сар болох ч. Бэн госөөстэй би чи. Хоол дэдэг юм бол нэг ээж ихийн тэр нэг идэвшлэхгүй нэг гэсэн үг. Тийм шүү дээ. Нэг ээж ингээд бүр өлсөд ингээд санаад байна гэсэн үг шүү дээ. Сайхан өлсөд хүн харуул өмшгүй энэ ч өлсөө явж байгаа бол тийм ээ. Гой гэрийн хуушур гэрийн банштай цаймаач юм ингээд өгүүлээд. Манай ээж хоол их гоё идэг. Би хоол хийж чадна л та. Тэ хоол их амар дургу. Тэ банштай гоё хийн, бортой цөөн гоё хийн. Нэг ус амьслагдаг гэдэг шиг. Хийвэл би бүх хоол хийж чадна. Аавда нөгөө зориулж дайлан хийн өгнө гэсэн тийм бодол байгаа юу. Яг бол тэр маш их ачийг хариулсан, их буян дагсан үйл байдын гинлээ. Аавда зориулж дайлан хийж. Коронавигоор нөгөө ажилгүй мөнгө байсан болохоор чинь дайлангуудад зарсан. Аавда дайлаа хийж өгөх шүү. Уг нь өөд өчгөөс гэж бодоо л одоо тэр чин тэгтээ нөгөө юм ийн гэдэг чинь бас тий. Яг нөгөө цагаан яг сэтгэл зүй бэлэн байх хэрэгтэй юм билээ. Зөвхөн энийг нэг юунд сатарахгүй утсан мууц бүх юм сатарахгүйгээр оюулж игд хатгажээ тэр гой шаглаа болох байхгүй юу. Тэгвэл тэгэл нэг хатгаж нэг юм барил нэг ингэж их юм бол тэр ямар ч игд хатгал гоё юм болохгүй. Тийм л одоо ийм ажилтны хөдөлс хэцүү байхгүй. Нэг утгаар нэг дуул нэг тийм ажил одоо тэдэнд ажиллаа яана гэдэг ингэж ойж чадахгүй. Тэгэхээр ганц завтаа сар нэг сар л байдаг тэгээд. Дээр би нөгөө юу авсан чи ёо чадахгүй л өст гар амир өгдөөд нөгөө арьсан дэр зүү ороодаг. Бүсээд ороосон чи ёо өст гар цахт юм ямарсан дайсан чи тэр чи бүр гар цоолох юм бэл тэр өст очдохгүй юм л. Тэгэхээр зүгээр дайлан дээр даун дээр байсан намаагүй. Сонин подкастынхаа үед нийт үзэгчдэд хандаж нэг гоё урмын, эерэг тийм гоё урам харьсан үг хэлээч. Ажил төрөлд амжилттай, гол нь эрүүл саруул уртудаа наслахыг хүсэж байна. За баярлалаа. Тэгээ манай энэ удаагийн подкастын маань урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Урилгынхаа тайзан дээр үргэлж гэрэлтэж яваарэ гэж хүсэн өрөөе. Уран бүтээлээрээ дамжуулан бүх хүмүүст урам хайрлсан тийм сайхан уран бүтээл хүн байгаарэ гэж хүсэн өрөөе. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа.